болон Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компани хамтраад татварын тайланг шуудангаар хүлээн авах хөрвүүлэх үйл ажиллагааг 8 дугаар сарын 1-ээс албан ёсоор эхлүүлэхээр боллоо. За ингэснээрээ татвар төлөх үйл ажиллагаа улам хялбар болж байна. Татвар бол улс орны төсвийг бүрдүүлэгч хамгийн гол хүчин зүйлээ. Төрх нь үнэн, өгөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэж ярьдаг. Гэхдээ хүн бүр татвар төлөх нь үнэн гэдийгээд байж болохгүй. Татвар авч буй тал буюу төр засгийн хувьд хамгийн амар хялбар замаар за нэг ёсондоо иргэдийг чирэгдүүлэлгүй, цаг завыг нь үрэлгүйгээр татвар авах талд анхаарах хэрэгтэй байдаг байна. Энэ үүднээс татвар төлөлтөнд зарцуулах цаг, ажлыг хөнгөлөхөөр иргэд аж ахуй нэгж татварын тайлангаа Монгол шуудан компани аль салбараар өгч болох боломжийг бүрдүүлэх хэмээн татварын ерхий газар мэдээж байна. За татварын тайлангаа өөрийн биеэр хүргэх боломжгүй, за эсвэл цаг хугацааны хувьд хоцрох гэдэг байгаа тохиолдолд ийхүү шуудан ашиглаж болохоор боллоо. Татвар төлөгч хүмүүс маань бол шуудангийн салбар дээр очиод тодорхой юм лого бүхий, татварын албаны лого бүхий хоёр шиг тогтоо аваа тийм ээ. Дотор нөгөө тайлан баланс хийгээд дахиад буцаж ирэх тогтоогоо давхар хийгээд ингэж шуудангийн салбар төлөөлөгч өгсөй. За шуудангийн салбарт төлөөлөгч өгсөн өдрөөр тэр татварыг татварын албан тушаасан тодорхойлж байгаа. За татварын тайлангаа шуудангаар илгээсэн хэрэглэгчтэй татварын албанаас эргэж шуудангаар дамжуулан харилцах боломжтой болж байгаа юм байна. Мөн хэрэглэгч хүсвэл татварын тайлан бүхий шуудангаа хүргэгдсэн эсэх тухай мэдээллийг мессеж болон имэйлээр хүлээн авч болох юм а. Үндэсний татварын албанаас татварын тайланг илгээхэд шуудангийн үйлчилгээг ашиглах ажиллагаанд хамгийн хямд тарифыг баримтлахыг зорж байгаа юм байна. За татварын албанаас мөн тоон гарын үсгээр энэ хууль хэрэгжснээр бол захимаар тайлан хүлээж авах ажил бол эрчимжин. За энэ хууль бол 2013 оноос хэрэгжиж эхлэхээр татварын алба бол энийг бол бас тодорхой хэмжээгээр татвар төлөгчтэй бол бүрэн хамруулах юм ажлыг бол хийж байгаа. За татварын тайлан хүлээн авах бололцоо хүчин чадал Монгол шуудангийн 400 гаруй салбараар нэмэгдэж байна. Цоо хүчин чадал Монгол шуудангийн 400 гаруй салбараар нэмэгдэж байна. Дэлхийн банкнаас 2009 оны байдлаар дэлхийн 183 улсын татварын үйлчилгээ, татварын хүнд сурталч шинжилгээхийн судалгааны тайлан гаргасан байна. Үүнээс үзэхэд 45 улс татвар төлөлтөө хялбаршуулж чадсны дотор манай улс багтаж байгаа юм а. Сонирхуулахад дэлхийн дунджаар компаниуд 48% татвар төлж байгаа бөгөөд татвар төлөх ажилд жилд 200